За баяр doktorгийн асуултанд хариулъя. Улс төрчиж байгаа учраас би бас улс төрчиж хариулъя. Яг боддоор хөгжлийн банк ямар байдалтай болцсон байлаа. Энэ Эрдэнэтийн 49 за одоо энэ саяны яригадаад байгаа энэ стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчлоо. Энэ байдлыг зэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би нэг ярихгүй л яваад байна. Одоо энэ стратегийн ордууд орж ирэх энэ материалуудаас тэгээд өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна үз. Гэхдээ би өөртөө ч юм ярихгүй. Цаан чинь үг хэлүүлээд байгаа. Тэр нэг хитэн нөхдүүдтэй чинь би байр сууриасаа нэг их хазаахгүй. Сүүлийн 20 гаруй жил бандан зураад Монгол улсын өмч хөвчлөлийг хідэн ордтой нь аваад будаа болгоцсон байгаа зүйл удахгүй энэ материалаар орж ирнэ. Ийм зүйл дээр залуу хүн байж битгий нэг тийм хүний өмнөөс хачаач юм яриад заяа. Би мань гишүүн рүү одоо хандаж хэлж байгаа юм шээ. Урд нь хэд хэд удаа давтагтаад би өөртөө ч бас уулзаж ярьжсэн. Яг энэ одоо зарчим дээр зарчмын байр суурь нь одоо өөр байгаа. Одоо зарим улс төрчдийн өнөөдөр яг энэ үндэсний баялагын сан бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр удаа дараалан бас ил дал цаад хийж байгаад л би бухимдаж тэгэлж байгаа. За энэ байр суурин дээр би байна. Тэр хүмүүсийн хувьд хэлэхэд ямар нэгэн байдлаар одоо залуучуудыг өмнө турхах биш. Асуудал байвал ил толд гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордууд хийн эзэмшиж байгаа бид нар мэдж байгаа. Үүний цаана ямар асуудлууд байгааг бас мэдж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн маань ийм зүйлд бас битгий автаарай. Одоо энэ удахгүй энэ хаврын чуулган, намрын чуулганы хамгийн одоо том сэдв баг энэ болох. Олон янзын зүйлүүд одоо гарах бах энэ том төслүүдтэй адилхан. Тийм учраас нэгэнт цагаан өнгөрөөдсөн байгаа улс төрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг одоо их ашигын зөрчигдөд ирэхлээр энэ тэндээс одоо энгийн залуучуудаар дамжуулж эсвэл хэвлэл мэдээлэлээр дамжуулж ийм байдлаар бохир технологи энэ цаг үеийн улс төрд хэрэглэх гээд хэрэггүй л гэж биелж байна. За энэ дээр би дахиад ч яг ийм байр суурьуд бол бас илэрхийлнэ.